Хаасай орчинд ажиллахдаа аюулгүй байдлыг хангах шаардлагатай. Хаасай орчин гэж хүчлэрвч дуагдах, хорхий үүсгээс шалгаалсан амьсгал боогдох, гал уймэр, дэлбэрэл зэрэг аюул үүсэх эрсдлийн газрыг хэлнэ. Ясангуяа масын хашааны масын ялгадас боловсруулах байгууламж, эсвэл цагаан га хадгалах зойр зэрэг эсгэлэн буягтгүн хадгалах хаасай орчинд хүчлэрвч дуагдсанаас үүдлийн амьсгал боогдох осол эсвэл хор хийнээс шалгаалсан хордлогын осол гарч болцсошгүй уус аюулгүй байдалд илүү их анхаарах шаардлагатай. Тэгвэл хаасай орчинд нэврэх үед ямар арга хэмжээ авах ёстой вэ? Ажил эхлэхийн өмнө заавал гаднаас хий хэмжигчээр хүчлэрвч болон хүхэр өсрөвч зэрэг хор хийн агуулмжийг хэмжиж, ажлын байрны аюулгүй байдлыг шалгах шаардлагатай. Ажил эхлэхийн өмнө агааржуулалтын нүхийг онгойлгох эсвэл агааржуулалтын өхөөрөмж ашиглан цэвэр агаараар хангалуун агааржуулалт хийх хэрэгэ бөгөөд агааржуулалт ажил дуусах хүртэл асралгүй ажиллаж байх ёстой. Хэрэв доод орчны агаарын байдлыг шалгаж чадахгүй эсвэл агаарын амьсгалын аппар эсвэл агаар дамжуулах маск гэх мэт амьсгал хамгаалах хэрэгсэл байхгүй бол дур мэдэн орж болохгүй. Энэ үед амьсгал хамгаалах хэрэгсэлд оосны маск болон хор хий хамгаалах маск нь охирохгүй. Мөн шаа олсон алга гэх мэт онцгой байдлын үед оргох зориулсан оног өхөөрөмж байгаа эсхийг шалгах шаардлагатай. Ажлын явцад ажлын албайн гадна алт ажлын нөхцөл байдлыг хянах ажиллагчийг оролцуулсан 2 буюу үнээс дээш хүн байх шаардлагатай ба үе хүчлэрвчийн концентрацийг хэмжигч, ийг ашиглан хүчлэрвч болон хүхэр өсрөвч зэрэг хор хийний агуулмжийг хэмжинэ. Толгой эргэх, олгой өвдөх, доор муухайрах зэрэг хүчлэрвчийн дуагдал эсвэл хор хийнээс үүдлийн шинж эмдэг илэрсэн тохиолдолд нэн дараа ажлын албаагаас гарах шаардлагатай. Яарсаа усламж үзүүлэх зорилгоор хаасай орчинд орох шаардлагатай үед заавал агаар сэлгэх арга хэмжээ авах бөгөөд амьсгалын хамгааллын хэрэгсэл зүүх ёстой. Энэ үед оосны болон хор хийнээс хамгаалах энгийн маск хэрэглэхийг хориглоно. Эцэст нь ажлыг дуусгасны дараа эрүүл мэндийн байдлаа шалгаж хангалттай амрах хэрэгэ ба орхоос өмнөх хүний ов болон ажил дууссаны дараах хүний ов арч байгаа эсхийг шалгаж оролцсон хүмүүсийн овг нэглэх шаардлагатай. Амьсгал боогдох ослоос сэргийлэх аюулгүй ажиллагааны дүрм нь бидний эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй шаардлагатай арга хэмжээ юм.